тайзан дээр чөлөөт микрофоныг идэлхээр игч маань гарч ирсэн байна. За би Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэн таны гэж юм байна. Багш мэрэгчлээ. За өнөөдөр одоо Монгол улс одоо эрх чөлөөтэй амьдрах ёстой. Гэтэл биднэрт ямар тийм эрх чөлөөтэй амьдрах нөхцөл байхгүй байна. Энэ Монголын төр бол ерөөсөө чадамжгүй, ард түмнийхэн төлөө юу ч хийгээгүй, дандаа хулгайлт уурчингууд бүлэглүүд болжээ. Жишээлбэл одоо 76 байна. Энэ 76 одоо ер нь огцох хэрэгтэй. Яагаад огцох ёстой гэвэл ард түмний төлөө, ард түмний сонгогчдод юу хийсэн та нар? Ард түмний итгэлийг хүлээх ёстой. Ард түмний эрүүл мэнд ямар байна? Эдийн засаг ямар байна? Энэ байгаль дэлхий, эх орон ямар байна? Тийм учраас нэгдүгээрт энэ их хурлынхан огцох ёстой. Ард түмнийг яасан? Цалин нэмсэн үү? Нэмээгүй. Ажлын байр бий болгосон уу? Болгоогүй. Эрүүл мэндэ нэг ч удаа үйлдвэр бариагүй. Эрүүл мэндээр болоод эдийн засгаар нь алж байгаа. Эдийн засгаар яагаад алсангүй бүх боломж цалин шинэмээгүй. Жинхэнэ эдийн засгийг тонн дээрэмжиж энэ тэндээс орж ирсэн зээл хууль тэгээд энэ татвар бүгдийг энэ хулгайчуд одоо нүүрс байна. Энэ байгалийн баялаг байна. Бүхэл төрлийн хулгайг энэ хулгайчуд маш том маа болцсны Азийн торноос үссэн хуулийг гуйлуулгаж хуулиар хуульдагдсан мэрэгчсэн хулгайчуд огцох ёстой. Мэрэгжлийн хулгайчуд огцорцгоо. Ард түмэн амьдрах ёстой, эрхээ эдлэх ёстой. За тэгээд ард түмэндээ одоо энэ их хурлын энэ засгийн газрыг хараад нэмэргүй. Энэ засгийн газар энэ бүрэн бүрэлдэхүүнээрээ дээр даргу бүгд огцорч яж ард түмэн ялах болно. Тийм учраас ард түмэн их хуралдаага хуралдуулах ёстой. Нодон 1-р сард 1-р чуулган болсон бүх ард түмний сая 11 сарын 29-нд 2-р чуулган болсон. Одоо бид нэр ард түмэн заавал нэгдэж яж ард түмэн нэгдэх ёстой. Зүрх сэтгэлээрээ эвлэлдэн нэгдэх ёстой. Их хурсын бодох ёстой. Өөрсдийн болоод үр хүүхдээ бодох ёстой. Гიშгэх газаргүй, уух усгүй, тусгаар тогтнол хутга нэрэн дээр байна. Их орончин уйлж байна. Ард түмэн нэгд. Эвээ хичээж их ард түмний хуралдаанд идэвхтэй оролцоорой. Ард түмэн эрхээ эдлээ, үүргээ эдлээ, үр хүүхдээ бодоо. Яагаад өдрөөс өдөрт зээлнээс зээлийн хооронд амьдраад байд юм бэ? Үр хүүхэд ач зэрэгээрээ бодооч, их орноо бодооч. Сэтгэл зүрхээрээ эвлэлдэн нэгдэцгээе.